Аз Европыг холбосон хамгийн дөт зам болох Улаанбаатар төмөр замаар ачаа тээвэрлэх олон улсын тохиролцоог өнөөдөр хэллээ. Манай улс бүгд найрамдах Солонгос улстай эдийн засгийн чөлөө худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Төр эс үйлдэхгүйгээр татвар төлөгчдийг ялгарлан гадуурхаж байна гэлээ. Засгийн газрын шийдвэрээс шалтгаалж мөнгөний бодлогын хорооны тооцоолол зөрж байна. Шинэ 7 хоногийн мэд хүргийн үзэгчтэй Тэнгэр телевиз сайд орсон болон бусад мэдээг 7 мэдээллийн хөтөлбөрөөр хүргэх гэж байна. Анхаарлаа хандуулна. Манай улс бүгд найрамдах Солонгос улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар харилцан ярилцаж, хамтран зөвшөлдсөж байна. Хэрвээ энэ хэлэлцээрийг амжилттай хийж чадвал хоёр улс хоорондоо хэд хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ямар ч хилгайлын саадгүйгээр татварын хөнгөлөлттэйгээр экспортлж, импортлох боломжтой болно. Чухам ямар бараа бүтээгдэхүүн байх вэ гэдгээ хоёр тал эцэслэн тогтоогүй байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Харин дотоодын бизнес эрхлэгчдийн зүгээс бараа бүтээгдэхүүний гарал үүслийн дүрмийг тогтоохдоо сайтар судалж, тавигдах шалгууруудыг нэгтлэх ёстойг сануулж байна. Хоёр улс хоорондоо эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж байгаагийн гол зорилго нь аль талдаа ашигтай байх. Гэтэл манай улс тооцооллоо дутуу хийж хайн ганцны улмаас ашиггүй болсон нэг хэлэлцээр бол 8 жилийн өмнө Япон улстай хийсэн хэлэлцээр. Энэ хэлэлцээр амжилтгүй болж өнөөдөр ч манайд ашигаа өгөхгүй байгаагаа шалтгаан нь гарал үүслийн гэрчилгээ, эрүүл ахуй хорио цэврийн асуудлыг тодорхой болгож сайжруулаагүйгээс болсон гэдгийг албаныхан сүүлд ухаарчээ. Япон улстай байгуулсан түншлэлийн хэлэлцээрт бол биднэрт бол бас алдсан зүйлүүд бас байна. Нэгт бид нэр тухайн үед анх тодорхойлж гаргасан гайлын тарифын хөнгөлөлтөд идэх бараа бүтээгдэхүүнүүдийнхээ ангиллыг бол бас яг зөв тодорхойлж чадаагүй байна. За тодорхой тэн дээр бас тодорхой хэмжээний алдаа гарсан байна. Хоёрт яг экспортод гарах бараа бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг тооцох дүрмээ тохирохдоо бас тодорхой хэмжээний өөрсдөндөө ашигтай бус гэх юм уу те. Ийм нөхцлөөр бол тухайн үедээ тохиролцоо хийчихжээ. Тарифын хөнгөлөлт хоёр талдаа substantially all буюу дийлэнх бараа бүтээгдэхүүний тарифыг тэглэх тийм зорилготой хэлэлцээр хийж байгаа боловч гарал үүслийн дүрм хангаагүй тохиолдолд тэр хөнгөлтийг эдлэх боломжгүй болчдөг. Тийм болохоор гарах гэж байгаа бараа бүтээгдэхүүн гарах боломжтой бараа бүтээгдэхүүнүүдийн дүрм ямар байвал манай аж ахуйн нэгжүүд хангах боломжтой вэ гэдэг дээр бид маш анхааралтай хандж байгаа. 3 дахь чиглэл стратегийн чухал түнш болсон Солонгос улстай хэлэлцээр ихээр ажиллаж байгаа нь авууштай. Гэхдээ эхлээд манай улс суурьа сайн бэлдэж стандарт дүрмүүдээ олон улсын түвшинд хүргэх шаардлагатай байгааг аж ахуйн нэгжүүд сануулж байна. Үгүй бол өмнөх алдаагаа давтахгүй гэх баталгаа байхгүй ч хэлж байсан юм. Үндэсний стандартуудаа бас энэ олон улсын стандартуудтай нийцүүлэх шаардлага. Гэхдээ зэрэг манай хүнсний талаар гарсан, малын эрүүл мэндийн талаар гарсан, ургамал хамгааллын талаар гарсан хуулиуд маань бас энэ олон улсын энэ байгууллагуудын стандарт, эрх зүй, дүрм журмуудтай нийцэж нөхдөр бас дутагдлууд байгаа. За дээрэс нь бол манай үндэсний энэ яг мэрэгжлийн албадуудын чадах бол хангалттай байна. Манай улсч тэр Солонгос улсч тэр аль нь өөрсдөө үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээ импортоор авахгүй байж дотоодын зах зээлээ хамгаалах бодлогыг барьж байгаа гинэ. Манай улсын экспортлохоор зорж байгаа гол бүтээгдэхүүн нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн. Зарим Солонгос улс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг импортлохгүй байж аль болох дотоодоос хэрэгцээг хангах бодлогыг баримталдаг байна. Энэ мэт айлын талын сонирхол хийгээд манай улсын нөөц боломж зэргийг харгалзан үзэх асуудлууд энэ хэлэлцээрт бий гэдгийг хэлж байсан юм. Улаанбаатар төмөр зам өнгөрсөн онд 33.4 сая тонн ачаа тээвэрлжээ. Харин энэ онд энэ хэмжээгээ нэмэгдүүлж 34 сая тоннд хүргэх зорилт тавьсан байна. Цаашлаад 5 жилийн дараа гэхэд 50 сая тонн ачаа тээвэрлдэг болох зорилт тавьжээ. Харин зорилттой хүрэхийн тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг өнөөдөр зохион байгуулагдсан олон улсын харилцаанд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөнөөр хэлэлцлээ.
5 жилийн дараа гэхэд Улаанбаатар төмөр зам ачаа тээвэрлэлтийн хэмжээгээ 16 сая тонноор нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөжээ. За хос замтай болохоос эхлээд цахилгаанжуулах, замын тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гинэ. За энэ онцлог гэхэд 45 км замд их засвар хийх юм байна. За мөн замын үд болгон Сүхбаатар боомтын боловсруулах чадварыг нэмэгдүүлнэ гэлээ. Төмөр зам өөрөө сайн байх ёстой. Тэгэхээр бид замын их засварын ажлыг хийх ёстой. Улаанбаатар төмөр зам 1949 онд байгуулагдсан 75 жилийнхаа түүхтэйг бид нар 2024 онд тэмдэглэсэн. За үүнээс хойш бид тээх нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Энэ ажлуудыг бид нэн тэргуунд хийх шаардлагатай байгаа. Ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, дэд бүтцээ сайжруулах нь чухал. За мөн нөгөө талдаа дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэхийн тулд бусад улс орнуудтай харилцан тохиролцох, хамтран ажиллах нь чухал байна. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн 10 гаруй жилийн дараа Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа нь манай улсад транзит тээврийг нэмэгдүүлэхэд бусад улс орнуудтай тохиролцох нэг талбар болж байгаа нь мэдээж юм а. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын хамтын ажиллагаа бол түүхэн урт хугацаатай гэж хэлж болно. Монгол болон Казахстан улсууд тээврийн салбарт нягт хамтын ажиллагаатай харилцдаг. Өнөөдөр Казахстан улсад суур бүтэц хөгжүүлэх олон төслүүд, 2 дахь зам барих, нэвтрүүлэх чадвар багтай газруудыг хөгжүүлэх төслүүд хэрэгжиж байгаа. Казахстанаас Монгол руу хүнс, үр тариа зэргийг тээвэрлэдэг бол Монголоос бид арьс шир импортлж авдаг. Дэд бүтцээ хөгжүүлэх ажлын хүрээнд Хятад улсын газар нутгаар дамжин Монгол улстай тээвэрлэх ачааны хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн Улаанбаатар төмөр замаар тээвэрлсэн 33 сая тонн ачааны 21 сая тонн буюу 63%-ийг гадаад худалдааны ачаа буюу Монголоор дамжин өнгөрөх ачаа эзэлж байна. Иймд Улаанбаатар төмөр зам Аз Европыг холбосон хамгийн дөт коридорын давуу талыг ашиглан дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг хэлж байсан юм а. Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч Петр Павелийн урилгаар тус улсад хийх төрийн айлчлалаа эхлүүлж байна. Энэ төрийн айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой хүрээнд Монгол улсын төрийн тэргүүний түвшинд бүгд найрамдах Чех улсад 10 жилийн дараа болж байгаа юм а. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт аль бие усны хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Талууд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрал, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гар хэсэг зурхаар төлөвлөж байна. Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн яг тохиолдуулан Праг хотноо морин хуур найрал хөгжим тоглолтоо сонирхуулж бизнес форум зохион байгуулах юм. Мөн хоёр улсын төрийн тэргүүний ивэлдор Чехийн үндэсний музейд Чингис хаан олон улсын үзэсгэлэнг нээж нийтэд төлөвлөх нэ. Долоор мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Ачааны хүндийг өөрч ажлын байр бий болгож баялаг бүтээж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнес эрхлэгчдийг татвар төвлөрүүлэх субъектээс өөрөөр харахаа болжээ. Бүр сүүлдээ орлого их олдог хэсгээс нь татвар их авч, бага олдгоос нь бага татвар авч, орлогоо нотолдоггүй нуудаг хэсгийг нь нүдэн анаад орхиж байна. Энэ тэгш бус байдалд бизнес эрхлэгчид цөхөрч байгаагаа илэрхийлж, бодлогын өөрчлөлт хийхийг шийдвэр гаргахтаас шаардж байна. 50 сая хүртэлх орлоготой аж ахуй нэгжүүд ямар нэгэн зардал хасахгүйгээр борлуулалтын орлогоос 1% татвар төлж байна. За харин 3-6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой компаниуд 10%, 6 тэрбум төгрөгөөс дээш орлогын дүнд 25% татвар ногдуулж байна. Нэг өсөндөө бизнесүүд арай хийн тэлж, томорч, хөлөө олмогцсон төр орлогынхын 4/1-ийг нь татвар гээд авчихдаг байх нэ. Ийм ялгууртай байдлаар татвар тогтоосноос олж аж ахуй нэгжүүд орлогоо нуун дарагдуулах, компаниа томруулах биш, олон жижиглэн хуваах явдал их гарч байгааг хэллээ.
татвар төлж байгаа нэг хэсэг нь бол маш их татвар төлөөд байдаг. Одоо топ 100 аж ахуй нэгжийг шалгуулад харахаар тэднэрийн компаниудын төлсөн татвар нь одоо манай одоо татвар хураалтаар төвлөрсөн одоо нийт орлогын 70-80% нь бол бүрдүүлчихэж байгаа тийм үү? Бараг 80-аас дээш хувийг нь бүрдүүлчихэж байгаа. Тэгэхээр энэ 100 компанийн нуруунд дээр л одоо энэ Монгол улс тогтож байна гэж хэлэх гээд шүү дээ. Цаана нь одоо маш их олон компаниуд бол жижигч гэсэн орлого болоод ажиллаж байгаа. Эдгээр аж ахуй нэгжүүд бол одоо шударгаар татвараа төлөөд одоо өрсөлдөх ёстой. Татварын хуулийг бол эрх тэгш байгаасаа л гэж харж байгаа юм л да. Та илүү ашиг олох юм бол илүү татвар төлнө гэсэн ийм хууль байгаа учраас энийг шинжилгээсэй гэж бодож байгаа. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого нь татварын бааз суурийг нэмэгдүүлэхийн эсрэг чиглэж компаниудыг томорч дэлгэхэд нь саатайг болж байгааг хэллээ. Цаашид татвар төлөгч аж ахуй нэгжүүдийг нэмэгдүүлж татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд хамгийн чухал алхам нь бүртгэлжүүлэлт буюу нөөц төлөгчдийг нэмэгдүүлэх. Яагаад тэр зах руу нөөцийн систем оруулахгүй гэдэг асуудал нь өөрөө энэ системийг хөгжүүлээд цааш нь татварын нийт системээ хөгжүүлэх асуудал зогсонгүй байдалд байсан байхгүй. Нөөцийн бүртгэлийн мөнгөний суурьнд оруулах хэрэгтэй. Энийг бол одоо хийх ёстой. Гуравт нь бол гайл дээрх нөөтийг зогсоох ёстой. Гайлийн албантар авах ёстой. Дөрөвт нь болох төр өөрийнхөө нөөтийг 100 буцаагаад авчих. Тэгээ аж ахуй нэгжийг өөрийн төсөл нөөтөө 20 буцааж өгнө. Би зөвхөн нөөтийнхөө бүртгэлийн систем дээр лифтэйг тоглолт хийхэд бусад бүх татварууд бэлтгэн саяын 5 жилийн статистик тун гарна. Гадны улс орнуудад татвар төлдөггүй хүнийг улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулдаггүй, татвар төлж байгаа хэсгийг шулдаг гэж үздэг. Гэтэл манай улсад татвар төлөхгүй байсан ч болох мэтээр толгойг нь хэлж хүлээн зөвшөөрснөөс ялгаагүйгээр ажиглаад байж байгаа нь манай бодлого боловсруулагчдын байж байгаа царай юм. Иймд төр хяналтаас сайжруулж эсвүүлдэхгүйгээр бизнес эрхлэгчдэд ялгуурлахгүй байхыг тэд хүслээ. Татварын шинжилэл зөвхөн аж ахуй нэгжүүдээс гадна эргэн таны амьдралд ч чухал нөлөөтэй. Годамжаар алхаж, хооллож, ундалж байгаа хүмүүр хамгийн багадаа өдөр тутамдаа 4-5 төрлийн татвар төлдөг байна. Бидэнд анзаарагдахгүйгээр төр татвараа нэмж, харин бид ямар ч эсэргүүцэлгүйгээр төлсөөр байгаа хэдэн жишээг үзүүлье. Дөнгөж төрсөн яриа хүртэл төлж эхэлдэг татвар бол нөөт. Дэлгүүрээс нэг жирхэг жих худалдаа авсан ч нэмэгдсэн өртгийн албан татварын 10% төлдөг. Өөрөөр хэлбэл 1100 төгрөгөөр худалдаа авсан нэг жихний 1000 нь борлуулалтын орлого. Үлдсэн 100 төгрөг нь нөөт болдог. Энэ бол та бидний алхам тутамдаа төлж байгаа татвар. Үүнээс гадна доор хаяж 5 төрлийн татварыг улс болон нийслэлд тушаадаг байна. Нэг ажилтнанд өдөрт 100 мянган төгрөгийн цалин өгөхийн тулд тухайн байгууллагаас 112,500 төгрөг даснаас нь гардаг. Ингээд байгууллагаас төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 12.5% нь хасагдсанаар ажилтан 100 мянган төгрөг авна. За гэвч гар дээрээ энэ мөнгийг бүтнээр нь авахгүй. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийн 11.5%, хувь хүний орлогын албан татварын 10%, янз бүрийн бараа таваар авсан нөөтийн 10%, автомашин ундаг бол татвар төлнө. Мөн шатхуун, тамхи, зундаа зэргийг авсан бол давхар онцгой албан татварыг төлдөг юм а. Ингээд тоцолбол дор хаяж 4-5 төрлийн татварыг өдөр тутамдаа төлж байгаа юм а. За нүдэн дээр ил төлдгөө нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татвар. Энэ бүгд нийлээд 21.5%. Өөрөөр хэлбэл 100 мянган төгрөгийн цалингаас 21,500 төгрөгийг насвал гар дээр 78,500 төгрөг үлдэнэ. Үүнээс 50 мянган төгрөгөөр бараа бүтээгдэхүүн авлаа гэхэд 5 мянган төгрөгийн нөөц төлнө. Нааш цааш явхдаа хүртэл автомашинаар зорчдог бол өдөрт дунджаар 416 төгрөгийн татварыг өгдөг. Хэрвээ нийслэлд амьдардаг бол энд тэнд хоол идвэл бас л татвар төлнө. Тухайлбал рестораны 20 мянган төгрөгийн хоолноос 400 төгрөгийн татварыг хот авдаг. Сард 20 хоног хоол иддэг гэж бодвол сард 8 мянган төгрөг, харин жилд 92 мянган төгрөгийг зөвхөн рестораны хоол эзний төлөө татвар төлж байна. Ингээд 100 мянган төгрөгөөс 27,317 төгрөгийг улс болон нийслэл төлдөг. Үүнээс авалт хийсэн 50 мянган төгрөг хоол идсэн мөнгөө хасвал гар дээр мөнгө үлдэхгүй нэ. Хувь хүнээс авч байгаа татвар тэр дундаа хувь хүний орлогын албан татвар хэтэрхий өндөр байна лээ. Харин хувь хүний орлогын албан татвар бол манайхан өндөр. Яагаад гэвэл манай иргэдийн ялангуяа цалингийн орлого маш бага. Гэтэл шууд 10%-аас эхэлдэг тийм. Татвар ногдуулж эхлэхтэй. Гэтэл одоо дэлхийн улс орнууд чинь 1%, 2%, 3% гэдэг ингээд бага орлоготой бага хувь хэмжээгээр одоо тэр хэдэн тэрбум тий 70-80 тэрбум одоо тэр 700-800 сая вон ч гэдэг юм уу ийм өндөр орлоготой иргэд нь бол тэр 20-30-40% татвар төлж байгаа.
Хоол идэж хуваарай бизнес эрхлэгчид орлого оруулсныхаа төлөө нэг иргэн жилд багаар бодоход 100 орчим мянган төгрөгийн татварыг өгч байгаа юм а. Үүн дээр бүх төрлийн согтууруулах хундаа тамхи худалдаж авахтаа хүртэл төлсөн татварын дүн нэмэгдэнэ. Ингээд харилцаа адилгүй хэрэглээтэйч ганцхан өдөрт ил талдаар 4-5 төрлийн татварыг төлдөг. Нэг иргэний хот улсад төлж байгаа татвар жилд хэдэн зуун мянган төгрөгөөр хэмжигдэх нь тодорхой юм а. Төлж байгаа татвар нь амьдралд нь наалдахгүй авч байгаа цалин нь үнийн хөөсрөл, зээлийн хүнд алгадуулсаар байгаа энэ нөхцөл байдал бол бодлогын алдаа гэдгийг нотлох нэг жишээг үзүүлье. Өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт Монгол банкны мөнгөний бодлогын хороо хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 12% хүргэсэн. 3 сарын зайтай хуралддаг мөнгөний бодлогын хороо өнгөрсөн жил эрчим хүчний үнийг 30%-аар нэмэгдэх тухай засгийн газраас өмнө мэдээлж байсан. Ингэхдээ тэд эрчим хүчний үнийн нэмэгдлийг 30%-аар тооцож, 1.8-аас 1%-аар инфляцид нөлөөлнө гэж үзэж байсан. Гэвч бодит байдал дээр эрчим хүчний үн 80 хүртэл хувиар өссөн нь инфляц 9.7% болтлоо өсөх нэг үндэс болжээ. 2024 оны 9-р сард мөнгөний бодлогын хороо тун өөдрөг төсөөлөлтөй мөнгөний бодлогын хүүг танилцуулж байлаа. Ирэх жил мега төслүүд хэрэгжин зодын нөлөөллөөс гарна оюу толгойн цэсийн үйлдвэрлэл нэмэгдэж эдийн засаг 7-8%-аар өснө гэж байлаа. Тухайн үед эдийн засгийн өсөлт 5.6%-тай гарч цааш хадгалагдана гэж үзэж байсан. 9 сард инфляц дөнгөж 6%-тай байж эрчим хүчний үн 30%-аар нэмэгдсэн ч 8%-аас хэтрэхгүй гэж тооцоолж байсан. Ингэхдээ тэд эрчим хүчний үнийг 30% өснө гэдгийг засгийн газраас урьдчилан олон нийтэд мэдээлж байсан юм а. Бид нэр олон нийтэд одоо засгийн газраас өгж байгаа мэдээллийн дагуу 30% үнийн өсөлтийг бол инфляцийн тооцоо судалгаанд оруулсан. За 30% үнийн өсөлт бол өөрөө инфляцид 0.81-ээс 1 хүртэлх хувийн инфляцийн юм өсөлтийг бий болгоно гэж тооцоонд оруулсан байна. За энэ асуудал өөрөө бидний одоо ингээд авж байгаа мэдээлэлээр бол Монгол улсын эрчим хүчний найдвартай баталгаатай байдлыг хангах ийм стратегийн ач холбогдолтой шийдвэр гэж бол засгийн газраас мэдээлэл өгч байгаа. За тэгэхээр зэрэг энэ шийдвэр бол ямар нэгэн байдлаар гарах юм байна гэсэн ийм хүлээлттэйгээр тооцоо судалгаа хийсэн. Харин дараа нь 2024 оны 12 дугаар сард мөнгөний бодлогын хороо инфляц хүлээлтээс өндөр гарсныг зарлалаа. Мөн эдийн засгийн өсөлт оны эцэст саарч 3% хүрсэн гэж мэдэгдэж байсан юм а. Жилийн инфляц 2024 оны 10 дугаар сард 7% байсан бол 11 дугаар сард улсын хэмжээнд 8.1% болж өсөж гарлаа. За энэхүү өсөлт нь захиргааны үнийн өсөлттэй холбоотой бөгөөд захиргааны үн 10 дугаар сард жилийн инфляцийн 0.61%-ийг бүрдүүлж байсан бол за 11 дугаар сард 1.91%-ийг бүрдүүлж байгаа болно. Анх эрчим хүчний өсөлт 1%-аар инфляцид нөлөөлнө гэж тооцож байсан ч 1.9%-аар нөлөөснийг та сая сонслоо. Энэ нь мөнгөний бодлогын хорооны тооцоолол алдаатай байсан гэсэн үг биш. Тооцоо бодлогоо буруу хийсэн засгийн газар эрчим хүчний зохицуулах хорооны алдаа байсан гэж үзэж болохоор байна. Учир нь энэ оны 2 сарын 19-ний засгийн газрын хурал дээр эрчим хүчний тариф бодит байдал дээр үнэ 30-аас 85%-аар нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн юм а. Иргэдийн тухайд бол 3 шатлалтаар нэмсэн. Эхнийх нь 150 кВц хэрэглэгч бол 140 төгрөг байсан дундаж тарифыг 175 төгрөг болгоод 30 орчим хувиар нэмэгдүүлсэн. 150-аас 300 кВт хүртэл хэрэглээг нь бол 256 төгрөг болгосон ойролцоогоор 66% нэмж байгаа. За 300 кВт-аас дээш хэрэглээг нь бол 154 төгрөгийг 285 төгрөг болгоод дунджаар 85 орчим хувиар нэмэгдүүлсэн үнэн. Одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол 30 орчим хувь нэмэгдүүлнэ гэчгээд 30-аас өндөр хувиар нэмэгдүүлэлээ гэдэг ийм шүүмжил явж байсан. Энэ дээр бол танилцуулга анх хийхдээ буруу хийсэн байна. Ингээд 8%-аас хэтрэхгүй гэж тооцоолж байсан инфляц энэ оны эхний 3 сарын байдлаар 9.7% хүрч цаашид 2 оронтой тоонд очих нь цаг хугацааны асуудал болжээ. Мөн л засгийн газраас төрүүлж улс дулааны үн нэмэгдэнэ гэж Монгол банк зарлалаа. 5 сарын 16-наас дулааны үнийг 85%-аар нэмэхээр бас шийдвэр нь гарчихсан. Тэгэхээр 5 сарын 16-нд бол одоо энэ дулааны үнийн нөлөө орж ирнэ. Мөн усуугийн үнийг бас нэмнэ гэж ярьж байгаа. За 9 сарын 16-наас эхлээд одоо энэ оны сүүлээс халуун болон хүт усны үн нэмэгдэхээр бас ингээд зохицуулт юм. Тэгэхээр ингээд төрөөс зохицуулт үйлчилгээний үнүүд ингээд нэгэн шийдвэр гарцсан учраас эдгээр
зүйлүүдийн тооцоол бол орж ирэх нь бол инфляцийн нэр орж ирэх. Тэгэхээр өнөөдрийн инфляцийн хэдийгээр 9.6 байгаа ч гэсэн саяны өсөлтүүд бол ороогүй байгаа зүйл учраас эргээд инфляцийн дарамт нэмэгдэх нэ гэдэг нь бол ойлгомжтой байна. Асуудал яг дахин давтагдж байна. Мөнгөний бодлогын хүү 2% өсч зээлийн хүү нэмэгдэх нь гарцаагүй боллоо. Зөөлрөх айдаж байсан мөнгөний бодлого ийхүү хадуурч зээлийн хүү нэмэгдэх болсон шалтгаан нь эрчим хүчний яам зохицуулахороо. Одоо бас оны төгсгөлд ямар гинтийн бэлэг барьж эдийн засгийн өсөлтийг сааруулж айлуурхийг өндөр хүүтэй зээлийн барьцаанд үлдээхийг тааварлагшгүй. Ногоон автобусны шүүх хурал 7 дахь өдрөө үргэлжиллээ. Энэ хугацаанд нэг ч удаа ам нэгээгүй сайдасан Сүхбаатар анх удаа хэргийн талаар мэдүүлэг өглөө. Хотын дарга асан сумын озраас эхлээд хамаг бурууг Сүхбаатар сайд руу чихэж байсан. Харин түүний хувьд энэ албан тушаалд томилогдсон ч тэр автобус судалдаж авах төсөв хөрөнгийг захиран зарцуулах эрхийг авсан гэд бүгд шахалт байсан гэж мэдүүллээ. Энэ албан тушаалд би одоо ингээд тохон томилог хүнд хүчээр албан тохон томилогдсон юм аа. 100 жилийн өмнө монголчуудын одоо хэлсэн үг байдаг. Мөхөс миний би хүнд хүчээр албан тохон томилогдлоо гэж. Тэгэхэд миний толгоонд орсон юм нь би эдгээр одоо татгалцах тэр боломж надад цаг хугацааны хувьд боломж үүсээгүй ингээд танилцуулаа явуулсан. Хүмүүсийн хажууд одоо сайд нэр дэвшиж байгаа хүмүүс гишүүдийн юм хажууд ямар одоо хариуцлах зугталтай нь биш. Түүний хэлснээр бол нийслэлчүүд автобус ч үгүй мөнгө ч үгүй болохын наагур байхад өөр дээрээ хамаг ачааг үүрсэн гэлээ. Анх сайд болгох шийдвэр хүртэл гинт гарсан. Хэрвээ нийслэл төвжирлийг бууруулах 400 тэрбум төгрөгийг авбал өрн таран хийчихнгээд миний нэр дээр гинт шилжүүлсэн. Тухайн үед төсөв хөрөнгийг нь шийдсэний ачаар өнөөдөр нийслэлчүүд дулаан автобусанд үйлчжээ. Би 2 сар ажилтангүй төсөвгүй мөнгөгүй цалингүй ажилласан. Ийм албан тушаал байхгүй учраас хариуцдаг хүн байх. Хэсэг хэрнээ олон нийтийн зүгээс та юу гэж чинь төгжрөл яаж арилгах чинь тань тодорхой бодлого байна уу? Надад тодорхой бодлого ихний үед байгаагүй. Би тийм ажилд очиж гэж бодоогүй хүсээгчгүй. Нэг нь тэгээ тавьчихсан учраас улс төрд бас олон жил явцсан үний бодлого гаргасан уу? Гаргасан. 7 хоногийн дотор би ямар бодлого гаргасан бэ гэхээр нийтийн тээвэр, хот төлөвлөлт, замын сүлжээ, замын хөдөлгөөний зохион байгуулалт, соёл гэгээрэлт, хууль зүйн орчдыг сайжруулах гэсэн 7 өдөр болж байгаа шүүх хурал маргааш үргэлжилнэ. За ногоон автобусны гих тотцолтой хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүгийн хуулийн хид хідэн зүйл ангаар яллагдагчаар татсан. Албан тушаалын байдлаа уруулан ашиглаж бүлэглэн онц ноцтой хохирол учруулсан гих зүйл ангаар 6 сараас 8 жилийн хорхилоор зөвлжлэн шүүж байгаа юм а. Ногоон автобусны гих энэ хэрэг бол төсвийн мөнгийг хэрхэн яаж залилж өгөө болгодгийг сонгодог жишээ. Тиймээс иргэнтэй алхам тутамдаа төлж байгаа татвараа улс хэрхэн зарцуулж байгааг хянаж байх шаардлагатай юм а. Өнөөдөр бид та бүхэнд Public Investment нэртэй аппликейшнийг танилцуулж байна. Энэ аппликейшнийг татаж аваад улсын төсвийн хөрөнгө оруулалт яаж замхарч байгааг тодорхой харах боломжтой юм байна. Аппликейшнийг нэгтгэдэд дараах мэдээлэлүүд харагдаж байна. Үзэгчдээ санаж байгаа бол өнгөрсөн оны төсвийн тодтголын үеэр улсын хурлын гишүүн Цэнгүүн болон сангийн сайд жавхланаар соёлын төв барин барихгүй гэж итгэлцэж байсан. Тогс Хялгаангүй аймаг сумдад 100 тэрбум төгрөгөөр соёлын төв барих шаардлагагүй гэхэд сангийн сайд сумын төвийнхний ганц цуглардаг газар гэж өмөрсөн удаатай. Ингээд нийгэмд нэг хэсэгтэл шууган болж байлаа. Яг энэ асуудал 2025 оны төсөвдөр ч хөндөгдөж байна. Энэ онд 24 соёлын төв ашиглалтад орно. Ингэхдээ 99 тэрбум төгрөгийг баталсан байна. Харин дулааны станцыг өргөдөх 7 ажил хийгдэж үүнд 148 тэрбум төгрөгийн төсвийг баталжээ. Нэг үгээр ихэнх аймагуд нь соёл арга хэмжээ хийх соёлын төв барьж байгаа бол Дорноговь, Архангай, Төв зэрэг аймагуд эх жилийн үеийн бэлтгэлээ базааж байна. Харин Ховд олон Говьсөнбөр аймаг шинэ театр барьж хүүхэд залуучуудаа баясгах нэ. За тухайлбал Ховд аймгийн Жаргалан сумд 150 хүний судалтай 5.4 тэрбум төгрөгийн өртөгтэй кино театрын ажлыг 2022 онд эхлүүлсэн байна. 3 жил баригдаж байгаа энэ барилгын явц одоогоор 90% үргэлжилж байна. За анх 2.4 тэрбум төгрөгийн өртөгтэй гэж байсан кино театр 5.4 тэрбум төгрөг болтлоо өсчээ. Шалтгаан нь анх гарсан зураг төсөл нь дутуу байсан учраас дахин магадлалаа хийсэн гэж Ховд аймгийн засаг даргын тамгын газраас тайлбарлаж байна. Төсөвт өртөг нь 5.4 тэрбум төгрөг болж өслөө гэхэд 2020 оноос хойш улсаас 6.3 тэрбум төгрөгийг авчээ. Өөрөөр хэлбэл өртгөө 2 дахин нэмэгдүүлж дээрээс нь 1 тэрбум төгрөгийг шахуу илүү авсан харагдана. Удахгүй театрын сүндэрлэх Жаргалан сумд олон угсаатны театрын барилгатай болох юм байна. Улсын хэмжээнд энэ мэт 620-ын төсөл хэрэгжинэ.
Улс өөрөө эхлүүлсэн төслүүдээ 3 жилийн дотор дуусгах амлалтыг өгсөн. Энэ хүрээндээ олон соёлын төв сургууль цэцэрлэгүүдэд дуусгахаар сэтгэл шулууджээ. Гэхдээ иргэдийн төлсөн татврын мөнгийг өрн таран хийхгүй тулд 10 жил босгосон төслүүдээ ч орхиж чадаагүй байна. Тухайлбал 2011 онд Согин найрхан дүүрэгт газар хөдлөлт сорил шинжилгээний лаборатори ажлыг эхлүүлж тухайн төсөл төртгөн 2.8 тэрбум төгрөг байжээ. Гэтэл 14 жилийн турш сунжирсаар өртгөн 3 дахин нэмэгдэж 8.1 тэрбум төгрөг болтлоо өссөн байна. За гэтэл энэ барилгыг бариулахын тулд жил бүр төсвөөс мөнгө өгсөөр ирсэн. Анхны жилээ 300 сая 2012 онд 1.5 тэрбум төгрөг хүчээсэн бол энэ жил 2.7 тэрбум төгрөгийг төсөлсөн. Ингээд тооцвол 9.4 тэрбум төгрөгийг гарцдаж төсөвт өртгөөд авсан хөрөнгийг сүүлийн 10 жилийн туршид цацжээ. За гэвч мөнгө өглөө гэд барилга нь сүндэрлсэнгүй. Мөн 250 хүүхдийн сургуулийн барилгыг 7 жил барьсан ч дуусгаж чадаагүй байна. Энэ хугацаанд Орхон аймгийн Баян өндөр суманд баригдах сургуулийн өртөг 4 дахин өсөж 1 тэрбум төгрөгөөс 4 тэрбум болжээ. За энэ сургуулийн бүтээн байгуулалтад 2025 оны төсвөөс 1.4 тэрбум төгрөгийг дахиад л тавьж өгсөн. Олон жил сунжирсан энэ төслүүдийн зарим нь анхны зураг төсөл нь буруу хийсэн. Ингээд хариуцах эзэн байхгүй учраас хариуцлагыг нь төсвүүдээр үүрүүлсээр иржээ. Энэ жил дахин 40 тэрбум төгрөгийн төсвөөс илүүчилж байна. Энэ мэтээр танаас суманд аль эсвэл хотод дүүрэгт баригдана гэж шав тавиад алга болчихсон барилгуудад таны татврын мөнгнөөс хэр их мөнгө тавигдаж байгааг хянах боломжтой юм а. Тэнгэр телевизтэй хамт байгаад баярлалаа үзэгчдээ. 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Нийслэлчүүд зуныг хотын төвд орсон үерийн усанд завтай живчих гээд хэцүүхэн өнгөрүүлдэг. Гэтэл бид цэвэр усаар халгиж цалигсан улс орон огтхонч бишээ. Жорлондоо хүртэл цэвэр ус ашигладаг манай улс усны менежментийн бодлогоо зөв зохицуулахгүйгээр зөвхөн үнийг нэмнэ гээд сууж болохгүй. Өмнө Говь аймгийн 1 жилийн усны хэрэглээ 690 м3 байдаг байна. Харин Улаанбаатар хотод байгаа 371 мянган өрхийн дээврээс борооны ус цуглуулж чадвал 20 минутын хүчтэй Адар борооны дараа 670 м3 усыг хоригдлуулах боломжтой юм байна. Тодорхойлбол саарл усны маш том сан бий болох боломжтой тухай судалгааг усны газар хийжээ. Улаанбаатар хотод байж байгаа 371 мянган дээвэр бүгдээрээ дээврийнхаа усыг хоригдлуулдаг болох юм бол Улаанбаатар хотод үер болоход үерийн усыг 20-25% багасгах боломжтой байна гэж. Өөрөөр хэлбэл одоо манайхан бүгдээр над руу ус цацчлаа гэж яриад байдаг. Тэр цацж байгаа усыг хүртэл багасгах боломжтой байна л гэсэн үг. Тэгэхээр хамгийн чухал юм бол бид усанд хандах хандлагаа л өөрчлөх хэрэгтэй байна. Ус зөвхөн крантнаас хожж байгаа ус нь цэвэр, бусд нь ус биш юм шиг ханддаг биш. Тэнгэрээс гарч байгаа ус маань ч гэсэн маш цэвэрх юм аа. Жишээлбэл Сансар авт угаалгын газар зуны үйлрэлд борооны усыг угаалгын газрынхаа худагтаа хоригдлуулж үйл ажиллагаанд ашигладаг. Сард дунджаар 5 тонн ус зарцуулдаг тус угаалгын газар нийт хэрэглээний цэвэр усныхаа 3/2-ыг дахин ашигладаг байна. Саарл ус ашигладаг болсноор Сансар авт угаалга усны төлбөрөөс 50% хэмнэж чаджээ. Энэ нь дунджаар 1 сая төгрөг байна. Гэхдээ ийм хэмнэлт бий болгохын тулд 170 сая төгрөгийн тоног төхөөрөмж авсан тул хөрөнгө оруулалтаа нөхөхөд амаргүй байгааг бизнес эрхлэгч хэлж байна. Усны зарцуулалтын дээрээ бага хэмнэгдсэн хэрнээ эргээд цахилгааны зардал бусад одоо тоног төхөөрөмжийн засвар шинжилгээ дээр өгдөг юм. Хэрвээ Сансар угаалгын газар шиг ус ихээр зарцуулдаг аж ахуй нэгжүүдэд татврын юм уу эсвэл ус ашигласны төлбөрийг хөнгөлж чадвал бид борооны ус байдгүйг ашиглах боломжтой юм а. Энэ жил усны үн нэмэгдэнэ. Үүнтэй зэрэгцээд энэ мэтээр саарл ус ашиглагчдыг урамшуулж чадвал Улаанбаатар хотын 371 мянган өрх дээврийн усаа тосох зуршилтай болж чадна гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян уул, Хинтэн аймгийн Батширээд, Баян овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд нийтдээ 11 удаагийн ой хэрийн төмөр бүртгэгдээд байгааг онцгой байдлын ерхий газраас мэдээллээ. Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чой болсон суманд гарсан 5 хэрийн төмрийг бүрэн унтраасан бол Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хинтэн аймгийн Баян овоо, Батширээд суманд гарсан хэрийн гал төмөр, Архангай аймгийн Хайрхан суманд гарсан ойн гал төмрийг унтраахаар ажиллаж байна. Мөн Хинтэн аймгийн Батширээд, Дорнод аймгийн Баян уул суманд гарсан хэрийн гал төмрийг цормонд оруулаад байгаа юм байна. Гал төмөрт урьдчилсан байдлаар айлын гэр малын хашаа саравч 18880 га талбай өртөөд байгаа бөгөөд унтраахаар ажиллаж байгаа төмрийн хохирлыг тогтоох боломжгүй байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Төмрийн голомтод онцгой байдлын байгууллага Хөлийн цэрэг орон нутгийн нийт 375 хүн 60 автомашинтайгаар ажиллаж байгаа юм байна. Тэнгэр телевиз та бүхэндээ $7 мэдээллийн хөтөлбөрийг шууд хүргэлээ. Үргэлжлэн гадаад мэдээг инх болгон хүргэх болно.